Үеэс үед 100-аас 100 үлдэх баримтыг хэлхэн дэлгэцэнд дүрээ үлдээсэн эгэл атлаа энгүй их гавьяатан баримтад киноны найруулагч, жүжигчин, эвлүүлэгч Должингийн Довдон агсныг эргэн дурсаж байна. За 80 жилийн түүхтэй Монголын кино урлаг анх баримт киногаар үүсч бий болсон байдгийг. Энэ 80 жилийн 50 жилд нь Монголын баримт кинонд зүтгэсэн нэгэн нөхрийнхээ тухай дурсахад их таатай байна. Должингийн Довдон гэж кино найруулагч. Тэр дундаа баримт киноны найруулагч бол өнгөрсөн 50 жилд Монгол киноны оргил үед ажиллаж байсан баримт кинонуудын аас найруулагчдын нэг гэж би өөрөө дотроо үнэлж явдаг юм. Энэ 50 жил ажиллахдаа Монгол орны түүх, Монгол орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын тухай, Монгол орны хөгжил цэцгэлтийн тухай олон гаруй юугаар солишгүй баримт киноныг хийд үлдээсэн байдаг юм аа. Хүний хувьд бол манай Довдон найруулагч бол даруу, томоотой, хинтээ ч гэсэн найрсаг нөхөрсөн тийм харьцдаг хүн. За уран бүтээлийн харах хувьд бол их хүчтэй, зоригтой, ямар ч гэсэн хэлэх гэсэн юм аа бол олж хэлждэг тийм найруулагч нэг. Тэгээ нөхөртөөгөө нийлж бол ганц хоёр баримт кино бүтээсэн байдгийн. Энэ юу гэхээр зэрэг одоо манай түүх болж үлдэж байгаа. Ер нь ардын урлагийн талаар бол цуврал тийм кино хийсэн байгаа манай Довдон. Энд бол одоо азгын ардын язгуур урлаг. Энэ дээр бол бид нар хамтарч ажиллаж байсан. За Улаанбаатар хотын хөгжил цэцгэлтийн тухай олон сайхан уран бүтээл хийсэн. Энэ дээр бид нар бас хамтарч ажиллаж байсан. 1961 онд кино найруулагч Довдонтай Москвагийн киноны дээд сургуульд Довдон кино найруулагчийн ангид би кино операторын ангид ингээд суралцаад 5 жил суралцсныхаа дараагаар төгсөөд Монгол кино үйлдвэрт Довдон найруулагч байна, баримт киноны найруулагч, би баримт киноны оператор ажиллаж байлаа. Монгол кино үйлдвэрт 40 гаруй жил хамт баримт кинонд цуг ажиллаж исэн. Тэгээд Довдон мантайгаа би өнөөгийн Улаанбаатар 89 төрлийн кинон дээр оператороор ажиллаж исэн. Бид хоёр цуг ажиллаж исэн. Манай Довдон бол өөрөө монтаж, найруулагчийн хувьд монтажиндаа бол их сайн. Найруулагч хүн бол монтаж тэр авсан зургийг монтажлна гэдэг бол найруулагчийн өөрийнх нь ур чадвараас их шалтгаалдаг. Их шаламгай тийм найруулагч хүн дээ. За би одоо баримт киног дагнаж ажиллаад одоо 50 дахь жилдээ явж байгаа хүн шүү дээ. Дам баримт кинонд явсан. Тэр үед Довдон бол хойно сургууль өгсөж ирсэн. Тэрнээс хойш одоо 30 гаруй жил Довдонтойгоо хамт ажилласан байхгүй дээ. За энэ үед бол Довдон хойно сургууль төгсөж ирээд тэгээд энэ дээрээ дан мунданда баримт кинонд ажилласан. Тэгээд баримт киноны сайн найруулагч. Довдонгийн нэг онцлог нь тэр монтаж хийх, хооронд нь одоо монтаж хийх авцалдаа найруулагчийн талаас авцалдаануудыг их сайн хийдэг. Их түргэн шуурхай. За энэ баримт киноноор одоо баримт киноноос гадна баримтд одоо юу гэж байдаг шүү дээ, мэдээ гэж. Цагийн хурд одоо кино мэдээ тэр гэж орсон. Тэн дээр голуу их ажилладаг, өөрөө найруулдаг, монтажлдаг, тэгээд өөрөө тайлбарыг бичдэг тийм онцлогтой тийм хүн байна. Уул нь Булган аймгийн хүн шүү дээ, хэн чинь. Довдон чинь. Тэгээ Булганы тухай одоо энэ юуны соёл урлагийн тухай одоо олон наадмууд байдаг шүү дээ. Тэр эдний хянонуудыг бүгдээ найруулсан хүн. Сайн найруулагч, баримтын шуурхай сайн найруулагч гэж боддог, хийдэг юм ер нь боддог гэж үнэлдэг. Ажилдаа их шуурхай тийм хүн дээ Довдон. Довдон найруулагчийг олон жилийн өмнөөс мэднэ. За 30 гаруй жил хамт ажилласан гэдэг. За найруулагчийн уран бүтээлийн онцлогийг аваад үзэх юм бол ер нь нэг сэдвээр дагнасан бүтээл олныг хийсэн байдаг. Жишээлбэл
одоо нийслэл Улаанбаатарын хөгжлийг харуулсан Өнөөгийн Улаанбаатар гэдэг кинод 70-аад оны үед хийсэн байхад 80-аад оны үед 10 жилийн дараа Миний Улаанбаатар гэсэн кино хийсэн байдаг. За мөн бүх ард түмний урлагийн их наадмын, язгуур урлагийн наадам, ардын урлагийн наадмын одоо олон киног дагнаж хийсэн байдаг. Тэгээ энэ кинонуудын аваад үзэхэд найруулгын хувь зохиомжийн хувьд одоо бие бинийгээ тийм давтсан тийм тал харагддаг. Аль болохоор одоо тэр давтахаас зайлсхийсэн киногоо яаж эхлэх вэ, яаж төгсөх вэ, яаж үйл явдлыг өрнүүлэх үү гэдэг талаас хэрэл байгуул гэж боддог ийм найруулагч гэж би үздэг юм аа. 400 гаруй баримтат кино мэдээ сурвалжлага хийж 10-аад кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн ба нэгэн үеийн уран бүтээлч нөхдийнхөө дунд эвлүүлгийн уран чадвартан гэсэн тодтголтой нэг юм байлаа. Одоо найруулагчийн гол зорилго нь бол бүгдийн зангиж чаддгаар онцлогтой. За харамсалтай нь Довдонгой тэр өөрөө баримт киноны хүн учраас би Довдонгой таамд ажиллаж байсан тохиолдол харамсалтай гараагүй. Тэгэхдээ хүний хувьд бол одоо жирийн их сайхан хүн. Гэтэ би нэг үгүй хэлэхэд одоо хүргэн хүү Довдонгой тоглох юм гэж ярихгүй. Тэгэхэд биднээс багч байсан. Би бол өстой за энэ өстой худлаа даа гэж бодож байсан байхгүй. Тэгсэн гайхалтай гоё тоглосон байдгийг. Тэгэхээр би бол одоо аргагүй авиастай хүү юм. Жирийн хүний дүрийг тэгж сайн гаргана гэдэг чинь бас тэр хүний авиасаас гадна тэгээ уран бүтээлч хүн баримт кино найруулагч учраас бодит амьдрал хөдөө гадаа халуун хүйтэн хайхрахгүй тэр амьдралыг дэндүү сайн мэддэг учраас тэр амьдрал дотор нь орсон юм шиг өөр үзүүлж байгаа надад үнэхээр гайхалтай санагдсан. Тэгээд авд маань өөрөө бас жүжигийн авьяастай учраас олон кинонд жижиг оролоор бас олон кинонд одоо ажиллаж исэн ийм бүх төрлийн авьяастай сайн найруулагч юм да. За Довдон найруулагчийг хүнийх нь хувьд аваад үзэх юм бол ерөөсөө хөргөн киноны дэмбэрл. Гадна төрхөөрч тэр одоо аашсан гараач тэр ер нь би энэ олон жил хамт байхдаа тэг ууралж уцаарлаж чанга дуугаар хашгирч хүнтэй хэрүүл маргаан хийжсэйг ерөөсөө мэдэхгүй юм. Их тайван дөлгөн хүлээстэй ханддаг юм хүн шүү дээ. Бид нар хөргөн хүү киноны дэмбэрлийн дүрийг бүтээсэн талаас нь бас их асуу сонирхдаг байсан. Тэ нэг хэлж байсан юм аа. За хамгийн их одоо жигждгүйг зовоосон одоо би өөрөө тоглоход хэцүү байсан хэсгэн дээр нэг ууралж ширэлдэг хэсэг гэж. Танаа юу гэж хэлж яаж малцлахгүй байна гэнэ. Сарга танаа одоо хөнгөлөхгүй. Тийм малаас нийлээд болдог. Танаа гэн хотгийг ямар алцсан. Онцлогсон нас юу вэ? Чамцаа доос октамаар онцлог болсон хүн зовж байгаараа мэдүү хийнээс бач хэрэгш юм. За Довдон найруулагчтай хөдөөгөр зурганд явж явах их сайхан л да. Хөдөөгийнхэн малчид чинь нэрөөсөө тойрол шаваал эрс мэндлээд яг л хөргөн хүүгийн хөдмөрийн баатар дэмбэл ирж байгаа юм шиг. Тэгж хүний одоо сэтгэл зүрхэнд нь ордлоо. Одоо тэр дүрийг бүтээсэн байдгийг би хараад үнэхээр бахархаж байсан. Тэгээ тэр хүмүүс чинь ер нь одоо кино найруулагч гэж юусоо бодохгүй байгаа юм. Тэрийг хараад үнэхээр энэ жүжигчин хүн гэдэг ямар их ард түмнийхээ сэтгэл зүрхэнд одоо хөрсөн, орсон тийм сайхан дүрүүдийг бүтээж идэм бэ гэдэг бодол бол одоо надад байнга төрж идэм аа. Ер нь одоо жүжигчний хувьд ч гэсэн тэр найруулагчийн хувьд ч гэсэн тэр хянаа үлдвэрт одоо мартагдахгүй тийм хүний нэг л гэж боддог шүү дээ. Тийм манай баримтат киноны студийн их сайхан найруулагч байсан Должингийн Довдон гэж холбоотой кино урлагийн дээд сургуулийн баримт киноны найруулагчаар төгссөн.
олон сайхан баримт кино хийсэн. Энийг манай үзэгчид сайн мэднэ. Довдон найруулагчийн хажуугаар их жүжигчний авьяастай юм хүн байсан гэдэг нь нэлээд хожуу илэрсэн гэж боддیں۔ Ягаад гэвэл нэлээд хожуухан Довдонг манай жигжид дугай хүргэн хүү гэж уран сайхны кино хийхдээ гол дүр давсан. Дэмбэрл гэж. Хүргэн хүү киноны гол дүр дэмбэрл. Тэгээ хүргэн хүү өөрөө шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг хүргэн хүү киноны гол дүрийн дэмбэрл бол нэрэл нэг ийм хүн байсан болов. Нэрэл нэг иймэрхүүл маягийн одоо зам дүр хэн хүнээс гарах болов ч гэдэг юм уу тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол тэр дожоторж удалгаа хоёрын битсэн зохиол нэгдэлч хөдөлгөөний үе шүү дээ тийм үү. Тэр үеийн ахуй руу ороход бол Довдон их сайн тэрэн дээр наадцтай тийм одоо дүрийг бүтээж чадсан гэж ингэж бодож байгаа. Яг хөө гадна талаас нь бол 50 он 60 он гэдэг юм уу тэр говцаар ингэж харуулна л да. Гэлийг ихтэй тэр Довдонгийн өөрийнх нь тэр одоо хөдөлж байгаа хөдөлгөөн амьдралд хандж байгаа хандлага тэр одоо хадам автага хадам ээжтэйгээ харьцаж байгаа ч гэдэг юм уу морь мал дээр очиод байж байгаа ч гэдэг юм уу энийг бол нэг сайн үнэмшилтэй ингэж гаргаж чадсанараа энэ дэмбэрлийн дүр бол хүргэн хүү киноны нас үзэгчдэд их үнэлэгдсэн сайн дүрийн нэг болж үлдсэн гэж надад ингэж бодогддог. Энэ хүргэн хүү кинонд Довдонгийн жүжиглэх авьяасыг бол манай жигжид найруулагч яарахгүй болж нээсэн. Тэгээд жигжид дугай үл ер нь тэгээд энэ нэг юм одоо депаж гэж яриад байдаг тийм ээ. Энэ жүжигчин бус хүнийг одоо тэр оройлд олж тоглоулах талаар бол үнэхээр тийм одоо бэлгийн хараатай юм байсан л та. Довдонгийн энэ тоглосон дэмбэрл бол нэрэл нэг хөдөлгөөний үеийн хөдөөний ганц ядуутрах амьдралтай авгай хүү. Тэгээ нэг баян аль төрөг ороод тийм ээ зарцлагдаад ингээд яваад тэгтээ сэтгэлээсээ тэр бүх юм хийж нэгдэл рүү тэмүүлж байгаа энэ тэр тухайн үеийн нэгдэлч хөдөлгөөн гэлбэл их том үйл явдал байсан шүү дээ. Олон хүмүүсийн донд бол том тийм тэмцэл явж исэн нэг хэсэг нь одоо хоёр гэр бүлийн хооронд хэвэл гарч байдаг нэг хэсэг нэгдэлд орно нөгөөх нь орохгүй тийм үү. Малаа ховж нийгэмчлэхгүй юмнээс болоод ийм үзэл санааны зөрөөн бол нас их гардаг байсан. Энийг бол Довдон их сайн гаргаж чадсан энэ дэмбэрлийнхэн дөрөөр энэ төр. Тэрнээс энэс хойш бол Довдон нэлийн хэд хэдэн кинонд тоглосон. Усал тийм их хүнд үнэмшилтэй сайхан дөрүүдийг үлдээсэн. Ийм л сайхан авьяастай уран бүтээлч байсан да манай Довдон. Найруулагч юм уу, оператор юм уу, кино бүтээгчд бол дандаа хөшгөний ард байж байдаг. Тэдний хийсэн бүтээл бол мөнгө хөршүүлдэг. Тэгээ энэ олон жил ажиллахдаа ийм их ариун бүтээл хийж бүтээсэн найз маань өөрийнхөө уран бүтээлийг хүнлүүлж чадаагүй бол харамсч явдаг. Гэвч Монголын ард түмэн бол Довдонд бол дэмбэрл гэдэг нэрээр алдаршуулад тэдний сүрх сэтгэлд мөнгө үлдсэн байдгийг. Үнэхээр Довдон найруулагч бол ард түмний дунд гавьяат хүмүүс. Өнөөдөр жирийн нэгдэлчин бидний дундаас ядуу мачны хүү санжидэн дэмбэрл бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар боллоо. Монгол кино урлагийн 80 жилийн түүхнээ арилж мартагдах байтугай хөдөлгөршгүй бүтээл төрөөж хийсэн бүтээсэн гавьяагаар төрийн дээд шагналд хүрж амжаагүй ч гэсэн хүргэн хүү киноны дэмбэрлийн дүрээр ард түмнийхээ сэтгэлд хөдөлмөрийн баатар болон мөнхрөн үлджээ.